Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ удаагийн захин хичээлээрээ дамжуулан бүгдээрээ үндэсний бичгээ эхнээс нь давтъя. За, эхшиг үсгээ давтъя. За, үеийнхэнд орсон титэм шүд гэсэн зурлагаас бүтдэг бол үеийнхэнд орсон титэм гэсэн зурлагаас бүтэж байгаа. Үгийн дунд дадагтай яг адилхан байдаг. Харин үеийнхэнд орсон титэм гэдэс гэсэн зурлагаас бүтдэг бол үгийнхэнд орсон титэм гэдэс шилб гэсэн зурлагаас бүтдэг. Харин үгийн дунд олон адагт яг адилхан гэдэстэй гэсэн зурлагаас бүтэж байгаа. За, энийг эсэргийн санс учраас бүгдээрээ гээгүүлэгч рүү оръё. Нагийн төрлийн гээгүүлэгч, магийн төрлийн үсэг, лагийн төрлийн үсэг гэж байгаа. Эдгээр 3 төрлийн гээгүүлэгч маань бүгдээрээ титэм толгоогоор эхэлдэг. Зөвхөн тэмдгээр ялгардаг ийм гээгүүлэгчүүд байгаа. За, наа бол дээдлийн шүдний харалтаа тусал маань дээдлийн шүдний харалтаа ард талд нь гизэг. Лавсаг маань дээдлийн шүдний харалтаа эвэр гэсэн зурлаг бичдгээрээ ялгаатай. Бусад бүх зурлагууд нь хоорондоо ижилхэн. Ийм зурлаг байгаа. За, дармал бичмэлийг харьцуулан хараарай. За, одоо бүгдээрээ дадлага хийцгээе. Олон ном. За, энд үгийнхэнд орсон дунд орсон ла, адагт орсон ардаа гişггүй сүүл энэ гэсэн зурлаг байна. Гэх мэтээр яг үеэр нь галиглан унших ёстой. За, бид гальгаар болон кириллээр хэрхэн бичигддгийг доороос харж байна. За, тэгэхээр бүгдээрээ үүнээс хойш үндэсний бичгээр бичсэн гэхийг уншихдаа энэ галгилсан байдлаар нь үеэр тасалж уншиж явах хэрэгтэй. За, эдгээрийг харъя. Дармал болон бичмлэр үеэр тасалж, заагалж харуулсан байна. Тэгэхээр энэ хэсэг дээр ажиллахдаа төр зогсоох тучлуурыг дараад эхнээс нь давтамжтай унших хэрэгтэй. Ам гэх мэтээр энэ гэх мэтээр үеэр нь тасалж уншиж явах хэрэгтэй санаарай. За, нэг үгийг хэдэн удаа уншиж болно. Гол нь тухайн үгийн нүдэндээ буутал үсгээ тогтоодлоо давтан үзэх боломжтой шүү. За, энд бол юудыг өнгөөр ялгаж харуулсан байна. Мал, ла, ли, ма гэх мэтээр өнгөөр болж харуулсныг харж байна. За, тэгэхээр үеэр нь дуудаж, тод чанга дуудан унших хэрэгтэй. Унших дадлага хийх хэрэгтэй. За, дараах өгүүлбэрүүдийг бүгдээр унших хэрэгтэй. За, зогсоох туршлуураа дарж агаад нэг бүрчлэн эхлээд уншина. Уншиж дуусныхаа дараа уулан бичнэ. Уншиж чадаагүйгээ бичих юм бол бид нар алдаа гаргах эрсдэлтэй. За, хамгийн ихний мөрийг хамтдаа уншиж үзье. Манла, олон, малла. Эхний үгэн дээр ма үеийн араас орж ирсэн шүд маань ардаа гişггүй дэвсгэр энэ байна. Манла. Олон, мал, ла гэд 3 үеэс бүтсэн байна. Гэх мэтээр яг үеийн зурлаг болгоныг таньж унших хэрэгтэй. Таньж уншаад гуйлж үзснийхаа дараа өнгөөр ялган бодоорой. Жишээлх юм бол маллна гэдэг эхний өгүүлбэрийн хамгийн сүүлийн үгэн дээр ажиллахад мал гэсэн зурлагыг цэнхрээр ла буюу үгийн дунд орсон лаг ногооноор адагт орсон цацлагаатай лаг улаанаар гэх мэтээр үеэр тасалснаа өнгөөр ялган бодох юм бол бид нар үеийг илүү сайн мэдлэн тогтоох болно. Амжилт хүсье. За, яагийн төрлийн үсгнүүд орж ирж байна. Энэ бол адилхан элементтэй, адилхан титэм толгойтой боловч шилтнээс арай урт бичигддэг. Бас үзэг салгаж бичдгээрээ ялгаатай үсгнүүд байна. За, нард кодлоод бичих зааврыг харуулсныг харцгаая. Титэм, шилб.
Үзгээ салгалаа. Хөндлөн огтлсон байдалтай ир. За тэгээ нуруу шугам үргэлжлүүлэх байдлаар зурна. Харин яа үсгэн дээр титэм, шилб, үзүүрийг баг зэрэг дээш нь атилгаж өргөж өгнө. Тэгээд нуруу шугамны харалтаанаас дарлаа нуруу шугам гэх мэтээр үзгээ салгаж бичнэ. За унших дадлага эзэхэй. За энэ цэнхрээр дарамлаар үеэр тасалж өгсөн байна. Гараар бичмлэр үг үгээр нь өгсөн байна. Ногооноор галгилж бичсэн байна. Тэгэхээр галгилж бичснийг аль харахгүйгээр дарамл бичмлээ хараад уншихыг оролдъё. Рома амар гэх мэтээр. Хэрэв уншиж чадахгүй бол доор галгаар өгснийг харах боломжтой. За энд харин бид бүхэн их харж байна. Аялал гэсэн ихийг дарамлаар бичмлэр мөн галгаар бичигдсэн байна. Дарамл бичмлээ харьцуулаад унших хэрэгтэй. Уншиж чадсныхаа дараа галгаар өгснийг харж байгаад галгаасаа үндэсний бичгээр бичнэ. Тэгвэл зөвхөн галгаар бичигдсэнээ харж байгаад бичих хэрэгтэй. За тэгээд бичиж дуусныхаа дараа үндэсний бичгээр бичсэнтэйгээ тулгаад хэр алдаагүй зөв сайн бичиж вэ гэдгээ шалгах боломжтой шүү. За га хаа үсэг харагдаж байна. Га хаа үсгэн дээр туслаараа ялгардаг. Зөвхөн эр үгэн дээр ялгаатай байдаг. Харин эм гişгтэй үед бол ялгаагүй. Гэ, хэ, хи, гөөгүү, хөөхүү хоорондоо ялгархгүй гэсэн үг. За га үсэг мань тусалтай байна. Тэр харцгаая. За гэ үсэг га тусалтай бол хаа зөвхөн туслахгүй. Нүгээрээ л ялгаатай. Гэ хэ адилхан, ги адилхан, хоо хуу тусалгүй байхад гоо хуу тусалтай. Харин хөөхүү гөөгүү адилхан гэх мэтээр. За энэ дэр мөн үзэг салж байгаа. Дээдлийн зарцгийг хвчлээ, нумарлаа, 2 шүд гарцлахгүй явлаа. Харин туслана. Давхар туслыг дараамж. За гэх мэтээр ялгаатай байна. За харин г үсэг дэвсгэрэлдэг бол х үсэг дэвсгэрэлдэг. За энэ өснөхтөөс харж болохоор үгийн дунд болон адагт эр мөгөнд ордгоороо мөн ялгаатай байгааг харж болно. За бүгдээр дадлага хийж уншицгаая. Ха э хэ хаган ханы хүмү хоны гал гар гам хам үгэ аха гэх мэтээр хэдэн чудаа давталттай уншиж болно шүү. За эдгээр холбоо үсэг уншихдаа төр зогсоож байгаад эхнээс нэгэнгүй уншаад дараа нь бичиж аваарай. Үер хэл нөө хүр лэл гэх мэтээр үе үеэр нь галгилж унших хэрэгтэй шүү. За уншиж чадахгүй бэрхшээлтэй байх юм бол багшаасаа болон гэрийнхнаасаа асууж лавлаарай. За ба үсэг болон ихэнхлэг. Ихэнхлэг гэдэг бол артаа гიშггүй орсон дэвсгэр энэ үсэгний нэг төрөл байгаа. За бүгдээр энэ Б үсэг буюу номт үсгийг харцгаая. За энэ эдэс нумраад ардаа гიშггүй бол энэ урдаа шүдгүүрч дэвсгэр бэ. Харин ардаа А гიშг авлаа гэж үтэй. Ба Б авбал номерсны дараа шүд бичнэ. Энүүгээрээ ардаа гიშгтэй байна уу гიშггүй байна уу гэдгээ ялгарч байгаа. За би бобу бөөгөө хэлбэрхэн. Харин ихэнхлэгийг харъя. Үгийн дунд орсон ихэнхлэг шүд ном гэсэн зорилгоос бүтээд ардаа шүдгүү нуруу шугамар дуусах. Харин адагт орсон шүд шилб цацлах гэсэн зорилгоор бид нар бичиж хийвсэн байгаа. За бүгдд нь амжилт хүсье. Гэртээ сайн давтаж